За сайн байцгаана уу? Бичлэгнийхэн part 2 тавтай морил. Одоо хаашаа орох гэж байгаа вэ? За одоо хана аимшигын кино хийсэн балгас руу Орон тий. За тэг сэтгэл санаа ямар вэ? Сэтгэл санаа бол гоё надад. Part 2 дугаар бичлэгээ ингээд хийх гээд ямар ч гэсэн үзэгчд маань ч удаан хүлээсэн баг. Тий. Тэгээ явж одоо. Ер нь маш олон хүмүүсүүд part 2 хийгээрээ гэсэн байсан тий. Тэгээд өмнөх хангааж бодол руу орсон бичлэг бол нэлээд таалагдсан юм шиг үлээ. Тэгээд бас энэ микрофон бас их царигж байгаа бол хүлцэлгч. За тэгээ хөдөлцгөөх үү? За одоо хөдлөе да. За хана хоёр дээр яг анх одоо очиж байгаа болохоор хана хоёр дээр энэ хонхрын энэ хавь гэж нэрлэх үү? Одоо энэ газар юу гэж нэрлэдэг юм бол? Тий одоо налахын хонхор гэдэг л хонхор. Ямар ч энэ хоёр яваа суурин газар юм шиг тий. Анх удаага очиж үзэж байгаа болохоор Google Map-аас хараад явж байна да. Биш явж байгаад ямар ч тач нэг төмөр зам фризер давж исэн баг. Тэгээд Google Map дээр бол тэгж л гарч ирж байсан. Зэ шорон зам руугаа орж байна. Зам болоод ийшээгаа өгөөч байж юм. Хоёул зөвл явж байгаа. Зөв баха. Google Map дээр бол ингэж л заагаадсан. Бид хоёр бол ерөнхийдөө Google Map-аас хараад шууд явж байгаа л та. Урд нь очиж бол үзэж байгаагүй. Хүмүүсүүд бас санал болгож ирсэн. Тэгээд part 2-оор бол хан руу явъя гэж төлөвлөд явсан байгаа. Тэгээд явж байна да. За өгд хан уулын хан цаас тусгай амгалт. Одоо мөрөл нэг ЮНЕСКО гэнэ. За ийш орох. Энэгээр орох нь зүг байсан юм. Нэвтрэгцэг. Энэгээр ороод тэгэл зүүн эргээл хэсэг явчихсан да. Одоо ийшээгээ зүүн үү те? Тий одоо ийшээгээ зүүн. Энэ замаа дагаад явах юм байна. Тий энэ замаа дагаад явчих. За мань хоёр ямар ч байсан сажилсаар гол нэг олж явах шиг л байна гэж үзэж штэ. Энэ баг мөн баха. Зам нь яасан юм бэ те? Зам нь яхахтар эвгүй юм байна. Жижиг дэргэнд бол. Жижиг тэрэгтэй явж байгаа гэж хэлэх. Тэгээ энд л нэг хашаа байгаад байгаа. Гэрэл мэрэл гараад бас тэргээр бас нэг хашаатай айл майл гэдэг юм уу? Тийм үү. Мадууд харж байна тий. Энэ цаашаагаа дээр ямар амралт гэсэн байсан бэ? Сая самбар дээр нэг юм бичиж байсан. Цэцэг үн гэсэн байсан. Цэцэг үний амралтынхан цагаан алган тавьдаг юм байна. За хоёулаа наад хашаагийн чинь дагуулж машинаа тавьчаал. Хашаа давах юм уу? Хашаа давж л орох байх та. Аль хав тавих юм шинэ. Энэ нэг боломжийн тавихаар зарлал тавьчих. Ерөнхийдөө төхөд ирчлээ гэж үзэж байна тий. Төхөд ирчлээ. Наад хашаанд дотор ч л байгаа. За окей. За ямар тач явсаар байгаад олоод ирэх шиг боллоо. Нэг хоёр давхар улаан тоосон байж мэдэг гэсэн. Одоо бодвол тэр л юм шиг байна. Энэ л юм байна. Харц ингээл харагдаж байна. Явж гин. Чи тэр евро тусах таатшгүй. Хөдөө хэр тал. Эргэн тойрондоос амралттай маань энэ ч. За явсаар гол хүрээд ирлээ дээ. Нэг иймэрхүү байсан байт юм байна. Гаднаасаа бас л нилээ өвгөл. Жохоо өвгөл харагддаг юм тий. Тийм ээ. Малын бууц мууцтай ч. Зорх уу? Зороор. Яа. Мөрдөр бас лээ.
Дүү малын бууцсан тэр чинь. Бараг малын хороо олцсон газар юм уу? Юу дурд. Дээр үеийн өрн дотор Битггүй. Мал зал байгаа юм болоо. Нэг юм дуграалаа энэ. Ойнаар шуу шүү дээ. Шууралцсан байна. Тийм. Гайхал шүү дээ юу дурд. Улаан өшөөтэй байна. Төрлөх гэдэг л. Тий. За орж үзгөө. Юу. Шуунууд нэг юм өдөөж гарлаа. Ямар муухай сонио. Олон сүлжмэл өрөөтэй юм бэ те. Тийм ээ тий. Ийшээ тусах таа зүшгээ. Ингээл Засмаас 0 засмаас. Хүн орж ирж хүн дээр бийцсаад идэв шүү дээ. малын бууцсан өнгөрчээс одоо унццэг баас нэртэд нахч. Хаас яг хүн шуунууд. Шуу үрэлт юм байна да. Цаг өрөөч ямар үрээд. Оожил Жижиг юм үрээд юм байна. Тэр кинон дэр чинь ингээл хамнууд нургаал байдаг тий. тий. 2 2 3 мураараа явж ирсэн. Хан Гээд нургаал. дундуур нь тасалж хан маань ураад. Энэ баг малын өвлжөө бууцсны л газар болцсон юм байна дөө. Хан Тийм болцсон байна. байна. Тэр бичиг одоо нэг хан киноныхаа зураг авалтаа хийж явах үедээ биччихсэн бичиг юм шиг байна. Бараг үзүүлээд байх юм байхгүй. Жижигхэн л байт юм дөө тий. Тийм. Цагдаагийн ерөнхий газрын харьяа бэлтгэлийн газар гинөө. Тийм ээ. Хан Тэр нэг юм явж байгаа. Ойроос унших уу? Эндээс хан нэг бичиг ярилцж ойлгох гэдэггүй. баахан шуунууд л энэ да. Тэр шуунууд тусах та. Энэ дэр өнө. С А Б Х Т гэдэг нь үсэн бол хан шуур Б Г А Я 2006 7 цаг 21 минут. Шуурга 6 Тийш тусах та цаашаа. Түрүүн хаана хүн хөлн чимээ сонсогдоод байгаа. гадаа хүн яваад. Юу ста чамаа ухаад уухаад орд. Оо ямар ч очлоосаа. Тэр өрөөнөд рүү орж үзэх. За тийм. За манай хоёр нь ямар ч гэсэн бичлэгийн дунд нь катлж матлахгүй байгаа шиг. Илүүгүүдээ бичээ өвчөө гэж бодлоо. Их жижигхэн барилах санагдлаа. Хаас яг үл нэг жижигхэн Нэг юм малын өрөөнө бууцсан дүү. тэнд бас нэг байшин байна тий. Ийш орж үзье та. Энэ одоо ивүүний байшин. Уг нь адуу Адуу ш тэ. тэнд зөндөө болоод. Уян чөдөртэй одоо энд малчин салчсан айл инээд байд юм шүү. Тийм шиг байна. Тийм үү. Энэ бүр ийм ашаа машаа хийцэн ашигладаг. Удаалтал ашиглаж байгаа юм. Чөдөртэй адуу мата байна. Харин тийм байна. Йоо саяны энэ шууны дунс ямар амарч очив. Хүний хөлийн чимээ яалцарахгүй гараад исэн те. Оо юмараа. Багахан төмөрнүүд байна. Бэлгээ. Хан хоёрыг хийсэн байшин. Би чи нэг өсөр том юм байт юм болоо гэж боддог. Санхудаа ирэхэд мөр жижиг юм байт юм байна уу? Тийм. Хүнээс л яг амд амьдсан хүнээрээ л сонсчихсан. Энэ хардаа мал усалдаг жижигхэн канистр байна. Тижээлийн сав байна.
Нат ижилийн сав. Тийм. Тийм байна. Энэ одоо л ерөнхийдөө зүгээр л нэг Халуус Малчин дайслах айлын онцлог нэ. Малчин айл. Энд бол нэг айгаад тах юм байдгүй юм байна. Тийм ээ. тийм байна. Оо тэр уусан уусараацаа. Хоёр давхар мохор байшин гэдэг юм Өгсөн чинь макирагийн. зүгээр л нэг юм том заал байдаг. Өө. Тийм ээ. Зүгээр нэг том заал байдаг. Энэ артлынхын жижиг байшинд орж үзэх үү. Зэт. Зэмэртэйч хажуудлынхаа байшин руу орч үзтiin юм байна. Одоо чимэртэй сайхан амтэн шүү. Тийм ээ. Хөдөө ирсэн шиг агаар магаар янз юм байна. Агаар магаартай бол яриад ах юм болох. Nice. Сайхан малын бууц өндөртэй айл. Яа. Төлөө мүлээ галцсан. Төлийг агалж модоо илтдэг айл болтой. Бас нэг хөөрхөн амжиргаатай л айл байна тий. Тийм ээ. Энэ дотор мал том нөхөө шүү дээ. Малын өвлжөө болгох юм байна. За наа нөхөчөөс. За болгоомжтой яваа. Хөө. Үй. Тэрний шуус ууч байна. Энд юу вэ? Бас Монгол гэрийн хан байна. Ханыг ингээд нурааж гисэн. Өмнөрхөн байт юм байна. Хөө чинь ингээд залгаа юм шүү дээ ямар. Санаа. За гарах уу? За гараад. Ганцтай амар дуугарлаад. За энэсийн ханасыг нэг жон гэрэлтэлтэй. За ямар ч юм хан дээр ямар ч ирж үзлээ нэг. Тийм айгаад тахаар юм байдаг. Зүгээр нэг малын өвлжөө болгоцсон газар л байт юм байна. Тийм байна. Том жижиг хоёр. Мангар олон өрөөтэй олон хантай л газар байдаг юм байна. Тэр авираар хамтсах та. Нэг тиймэрхүү л. Нохоо цаад. Энэ бол хөдөөний газар. Хажуу мажуудлаа амралтын газарт болохоор эйгүүч байх тий. Тэ. За битээ ямар ч гэсэн хан хоёрыг хий гэж бодож исэн газар ирсэн боловч ямар газар байлаа? За энэ бол ер нь бол сэтгэл төрсөнгүй зүгээр нэг айлын өвлжөө шахуу болцсон нэг тийм балгасал байдаг юм. Малын бууцаар дүүрчихсэн. Нөл болол юм. Ханд энэ юу юм бэ штэ тий. Энэ зөв нэг малын нэг өвлжөө бууц болгоцсон газар тэгээд яг кинон дээр хшгээ өсвөр том барилга байт юм болоо гэсэн нэг жижигхэн нэг хоёр давхар улаан тоосхон байсан байт юм. Тэгээд хоёр давхар руу гарч болдгоо яг нэг давхрынханд нэг давхар хоёр давхар хоёрын зааг нэгээд аваа яцаа. Илүүхүүдэд тийм юм. За ийшээ одоо зүгээр нэг тийм гэрлэм заал шахуул нэг тийм юм байдаг юм байна. За цаагаар.
За чинь тод дээр Нэг иймэрхүү л газар байт юм байна. Доороо ингээ машинсантай нэг айл майл тайч. Дотор баг улаан ошотод үүрэлцэн. Иймэрхүү л газар байт юм дөө. том жижиг нэг юм хоёр байшин л гэдэг юм байна. Харин тийм Өөрч онц сонирхолтой юм байдгүй юм байна. харин нэг сэтгэл төрсөнгөө. За хэлэх юм байна уу? За ямар ч гэсэн тэгээд хан хоёрыг үзнэ гэсэн зориод хүрээд ирлээ. Тэгээд сэтгэлд хүрсэнгөө. Тэгээд одоо парт 3 дугаар бичлэг дараагийнхаа бичлэгээр бол доорондоо Харин дараагийнхан бичлэгээрээ судалж агаад харж байгаа нэг айл амтан хүнийг зилүүд нэг жоохон тийм риск өндөртэй л нэг тийм газар ормоор байна. одоо үзэгчдийн хүсэлтээр Үнэн бол ийм л байна. 70 давхар дээр их санал ирж байгаа. Тэгээд өнчин цагаан гэсэн. Тэг өнчин цагаан гэсэн тэгээд тэр юуны жаргалантын амны орхигдсан балгас хуучин Орос цэргийн бааз байсан гэлөө. Тий. Тэр бас их сонирхолтой байгаа. Тэрэн дээр очиж үзье гэж бодож байгаа. Тэг ямар ч гэсэн дараагийнхаа бичлэгээр одоо уулзцгаая да. За тий. За бай. За түр хоёртой залуусаа. За бит хоёр 70 давхар дээр ирсэн шууд хан хоёрын байшин таалагдахгүй. Сэтгэлд хүрэхгүй болохоор шууд яваад түрээд ирлээ. Тэгсэн чинь яг хашаагаар нь орж ирэл ингээл зогссон чинь энэ тэр цаана байгаа нэг гэрлийг харж байна. Нэг чулууны цаана. Энэ одоо амтны нүд юм болов уу? Айлсгүй хүн уцсныхан гэрлэгт саад байгаа юм болов уу? Чи юу гэж бодож байна? Эндээс одоо сайн харагдахгүй яаж байгаа. Амтны нүд өнөг явж идэг юм болоо. Гэтэ араатны нүд ч улаан өнгөтэй харагддаг юм сан. Цэнхэр гэрэл гараад байгаа. Энэ айлсгүй хүн болж ухаж чинь гэж байхгүй л үү тий. Байхгүй юм. Тэгвэл ямарсан гэрэл нэг жижигхэн гэрэл асаал унтраа алгах шүү. Яг юмч бөөмөд уг нь машины гэрэл бол тийшээ сайн л тусаж байгаа юм. Машины гэрэл бол сайн тусаж байна. За ямар ч гэсэн дээш орондоо ууж үзье да тий. ууж үзье да. За Say hi guys. Тэгээд ямар ч гэсэн манай хоёр нь хан дээр очиод ирлээ. Хан сэтгэлд хүрсэнгөө. Ер нь бол жоохон сэтгэл дундуур байна. Тэгээд одоо шууд үргэлжлүүлээд үзэгчдээс бол 70 давхар гэсэн саналыг хэрсэн бахаар нь шууд бит хоёр 70 давхар дээр ирсэн байна. Одоо цаг яг цагаар болж тий. цаг ингээд 4 цаг 45 минут гүйдэг болж байна. ирлээ тий. Тэглээ. Шууд юу яалаа 70 давхараас шууд ирлээ налаахан эндээс. Тий. Одоо л Сэтгэл хөдлөхгүй шууд ийшээ чичээгээл. Эшний гэрлээ тусгаад үзүүлээ. нэлээ явна да. Ингээд бушнууд бол эндээс эхэлж байна тийм ээ. Төрөний нэг гэрэл гараад Гэрэл тусаад тэр одоо алгуулчих. нүд байсан юм уу? Айлс бэл хүн гэрэл тусаадсан юм. Тэнд харагдаад тах шүү дээ. Гэлтэй. Тий. За яаж байгаа. Юу юм? Зүүмэлж үзээ. Энэ утсан дээр сайн харагдахгүй нөө. Тийм ээ. За яадаг ч ясаа одоо ийш орно да. Тэр ардаа. Гэрэл ингээд Гэлтэй. танигчсан гот ингээд гэлтэйгаал юм да. Юу юм бэл. Юу юм? Амтэн л юм болоо да. За орж үзэх үү. За орж үзье да. Энэ л За явна да. Дорх дээрхэл хоёлаасаа харахгүй бол доод идэхээс харахгүй булшин мушроо. бол бушны нөхрөө орчот тий. Хог бэлтцсэн байгаа. Тэр хог уу? Хог л юм шиг. Жорлонгийн паалан мал. За чимээгүй хот. Гээд байгаа даа. Чимээгүй хотоор ерөнхийдөө хоёул чимээгүй л өвчий тий. Тэгээд аа. Ухаанууд туцаад баг. Ой. Нэг чигээр өрөөл явахгүй бол ингээд уршны дээгүүрээ явахгүй. Саяны тэр юм сая түрүү одоо нэг гэрэл тусаад байна гэсэн газар чинь юу исэн юм шүү. Чулууны
Юу? Чулууны юу нь Гялтгар юмнууд нь. гэлтаад маа. Тэр чинь гэхдээ Нүгэр вэ? Доогор вэ? Наача. хөдлөөд байсан биз дээ. Тэгэхээр хөдлөөд байрсан солигдоодсэн те. Тий. Энэ хятад хүний шарилнуудаа баг анзаар бичсэн багч. Зөөц. Нүгэр. Бит хоёр бол талиагаач зээгаа хүнд тэгээд чулууных нь нэрсийг уншихгүй. Тэгж бодож байна. Зөв үү? Тий. Тэгээд нэр мөрөө нь уншаад байхгүй зүгээр. Тий. Шууд л явчих. Энэ өрөө тусах та. Энэ юу вэ тий? За дээшлэх үү? Нэг үзэгчээс хийсэн мэт те. Гэрлийн унтрааж байгаа талах гэдэг. Тий. Гэрлийн унтраахаар юу л та камерт яг гоё дүрс бууж болохоо очив. Тий. Яг Хоёлын яг энэ хувьд байсан чи явж байгаад юу яа. Нэг газар гэрлийн унтраагаа зүгээр явахгүйгээр жоохон сууж чимээ юм хүм ажиглагдах нь үзье. за энд бол амар гүнзгий нөхөх байна. Шарилын нөхөх рүү онцчих үедээ бол Энэ үнэр ямар муухай үнэр гээд үнэртэй явчих. Амар муухай үнэр үнэртэй явчих. Чамд үнэрч байна. над нэг тийм үнэртэхгүй байна. Надад сая зүгээр гинт хамарсаг гээл амар муухай үнэр үнэртлээ. Үнхэрсэн юм шиг. Энэ хятад хүний шарил юм да. Хятад дээр үед усны гудамжны хятадууд гэж байсан гэдэг ч гэж угаасаа байсан юм байлээ. Хүмүүс ярьдаг. Тэгээд тентгийн хятадуудыг бас хоршуулсан байж магадгүй гэж хөвдөө бодож байна. За хоёулаа цаатхан л очиж явж байгаад нэг газар сууж үзэх үү. За нэг газар гэрлийн унтраа талцсан. Гэрлийн унтраагаа талцсууж үзье. Тэр нь бол энэ олон шарилан дотроос л эвгүй юм биш үү. Эвгүй байна. Шүний яг энэ Хэдий 4 цаг 3 цагийн үед хэдий тал сартай хойно гэр ороод харагдаж байгаа ч жоох эвгүй юм. тийм ээ. Тэгээ. За тэрүүхэн дэр нэг багахан шарилтай цөлөрхий газар очиж сууж аваад бас хамаагүй газар сууж шарил барилан дээр суугаад юм баг. За уулын бэл хэсэг орж ирж надад. Юу вэ? Юу тусах та? Юу вэ? Юу юм бэ? Түрүүн хоо боргож дайрж байгаа юм шиг сонсогдлоо та надад. Тэр уулын бэл дээр бол ямар ч нохоо байх байна. Энэ авчин гэхдээ эвгүй нохтууд байдаг гэж сонсч ирсэн юм байна. Тохооны толгойн яасан бас юм. За энэ үхэн хувьд хоёул суух уу. За тэгээд энэ хоёр бол баахан янз яснууд байна.
Уулын бил хав дээр. За гэрлээ унтраач унтраач. За. Нэг үзэгчтэй хүсэлтийг биелүүлээ. Хэдий ингээд хот ингээд харагдаж байгаа ч гэсэн нохоо боргоч заад. Нохоо боргож уцаж байгаа ч гэсэн. Жоон хантай ч юм шиг мэдрэмж төрж байгаа ч гэсэн гүнд нь яг ороод ирэхээр жоохон эвгүй мэдрэмж төрж байна. Тийм. За хоёудаа нэг хэсэг чимээгүй байгаа тохоо. За юм сонсогдсон юм байна яа тийм. Тэр нь бол одоо хотын гэрэл гэлтэж харагдаад. Гэлтгэр чулуун болоо. тэр тэнд бас нэг нүдчиг юмнууд ингээд ядлалцаж харагдаад байна. Нохоо юм болоо гэд харахаар чулуу юм шиг. Тэгээ чулууг бодохоор байрлалаа солиод байх юм тий. Амар хурдан ордон тэнд нохоо байгаа юм байна гэд таамаглаад яваад очиход нохоо нь байхгүй шал өөр газар. Нохоо буцаж буцаад. Одоо бол энэ нохооны дуу бол тэр хашаан дотор мотроос сонсогдож байна. Тэр цаад айл яшин тий. Энд байгаа нохоо гэхдээ яаж хоёулаад мэддэхгүйгээр хоёулаа ярд гарчих. Энд уцчихсэн нохоо шүү дээ. Хоёулаа ирсэн энд. Уулал нь уулын бил хавьд уцж ийсэ. Тинчээ бас нэг юм гэл заал байна. Гэтэ нөгөө нэг хүний яс мас бас тэгдэг байж магадгүй. Хүний яс чинь шүн мөн нөгөө нэг фосфорцдаг Тэгд юм уу тий. тэр нөгөө кальц цайр юу илээ. Тэрнээс бол фосфорцдаг гэдэг. Энэ нохоочтой баг энд ирчээд байгаа юм шүү. Нилээн доор тулаа төрөөд ирсэн. Тийм ээ. Надаа нохоо хачин нохоо. Энэ одоо яах гэдэг юм бол баг хоцож явсаар байгаа. ирж идэх. Наг ирсэн тод дээр байгаа юм. Энэ тод дээр Тийм үү тий. Ярих нэ. Араас нэмж авах нэ, нэмж ачин. Тэгээ энэ 70 давхар бол бүр энд ингээд 70 давхарт хондгуул юм бол тэр чигтээ чинь ингээд хоош өргөлжилдэг ингээд юу. Тэгээ ингээд хотын энэ гэр хорооллоо тэр чигтээ ингээд дагаад байж идэг болохоор яг энэ төрхөн зурдаа бол тийм чимээ юмээ сонсогдно гэж байхгүй юм шиг байна дөө. Энэ одоо энэ уулыг давлаа гэхэд одоо цаана гэр ороолоод нь харагдах уу? Энэ уулыг давлаа гэхэд эдээтлийнх нь яг гэр орооллууд бол харагдахгүй. Гэхдээ энэ уулыг энэ цаашаа даваад буулж байдгүй шиг санагдаад байна. Яг энэ ингрийг дагуулж л гүн тавьдаг болохоор. Зөв ойлгомжтой. За 70 давхар нэг юм хөл байна да. За сэтгэл санаа ямар байна? Яг хөө тэгээд 70 давхар хан хоёрыг ингээд ямар ч гэсэн хоёрдугаар парт 2 доо ямар ч гэсэн багтаагаад оруулчихлаа та. Үзэгчдийн өсөлтөөр ямар ч гэрлээ унтраагаад нэг хэсэг чагнаж үзлээ. Энд ч бол над машины дуу нохоо уцах дуунаас өөр юм бол сонсогдож мэдэрдэхгүй л байна. Тэгээ одоо энд бүр хонж мандгуул юм болов. Ямар одоо Монгол хүмүүс ч ингэж хээрмэр онхыг цээрэлдэг юм ч тэнд хонолтой нь шүү дээ. Харин Үрцсэн нэг иймэрхүү л байдаг юм байна 70 давхар шүн. Ямар ч байсан бит хоёр анх
ханыг аюу томоор төсөөлөд очиод тэгээд бит хоёр ч нэг 7 хоногийн зөвхөн хагасаа өдөр амардаг. Тэгээ өнөөдөрсөн 5 дахь өдрийн орой тэгээд амралтаа ашиглаад ингээд бичлэг хийдэг болохоор зэрэг манай хоёр бас нэг амралтынхаа дээрээс хий дэмий өнгөрөөч мөргөө санагдав. Хан бол үнэндээ бас сэтгэлд хүрээгүй. Тэгээд сэтгэлд хүрээгүй болохоор нь үзэгчдтэй бас нэг зүгээр нэг малын бууц болсон барилга үзүүлж чахаар гээд 70 давхар гэсэн хэд хэдэн саналууд ирсэн байсан учраас энэ хальт 70 давхраар ороод гарыг гэж шийдээд орж ирж байгаа нэг манай хотынхан бас лунтаагүй л байна. Шинэ учраас хөл хөдөлгөөнд тасрахгүй мó. Нэг айж майж байгаа нэг эвгүй мэдрэмж энэ төр төрж гинэ. Гэхдээ ер нь бол энэ өнөөдрийн бичлэгээр бол айдас мэдс төрж байгаа юм аа. Малгай. Ер нь бол гайгүй юм шиг байна гэж бодож байна. За тэ айдаг хүмүүсүүд найх үз. Тэ Гэхдээ яг хөө тэгээд нэг ингээ бус мушаар баах явцсан юм байна. Гэрлэг орохтаа нэг арцгаж ууг болж байгаа л. Хариулж байгаа л өөрийгөө хариулж байгаа л тэгэл орно да. хариулт. Зүчээр болж байгаа л. Ойда. За нэг юм их шүү дээ. За энэ удаагийн бичлэгээд энэ үргээд өндөрлөхүүдээ партнераа. За хэлэх юм юу вэ? За надад ч одоо нэг хэлэх юм алга та чамд юу? За надад бол тэгэд part 2 хийсэн яг үндэ бол 70 давхар хан хоёр бол нэг сэтгэлд хүрсэнгүй шулуух хэлэхэд бол энэ уулыг давж мавж явуулаас нэг ижлэх нь санагдчихна юм бол яагаад хам харин нохоодлыг хазуулчихгүй шиг боохын бол дээдийн заяа юм уу ааш. Бид хоёр гэхдээ одоо part 3-ыг ерөнхийдөө санитар хан 2 кино хийсэн яг тэр хан 2 мөн билүү тэр чинь зураг авалтан тий. Тэг яг тэрийг хийж яг нэг судалсан газар гэх юм бол яг тэр юуны ам гэдэлээ. Тэр жаргалантын ам. Энэ жаргалантын амын тэр Орос цэргийн нэг хуарам байдаг гэсэн. Тэр газар руу явж үзнэ. Тэр бол бас том бас уулан дээр байдаг гэсэн тий. Уулан дээр байдаг. Тийм тэр зургийг судлаад харах дээр ямар ч гэсэн тийм уулын орой дээр мөртлөө хотоосоо зайтай тэгээд таг тийм хөдөө газар л зилүүд газар тийм өрхөгдсөн балгас. Гэтэ харахад бол нэлээд том бас хөөрхөн том газар байлаа шүү. Хэд хэдэн байшингуудтай тэгээд 2-3 давхарч байшингууд байлаа. Тийм юмуд байлээ тэгээд очих зам нь чухам бас хэр юм бол тэр талаар сайн судлана. Тэн дээр сонирхолтой байж магадгүй тэн дээр өөрсгөс очин да. Ааха. За тэгвэл тэгээд үзэгчдэд part 3-аараа уулзцгаая тий. Тэгээ. За тэгээд бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэр баяртай залуусаа.